Байгаль орчны сайдын 2005 оны нэг тоо туршаалд улсын хэмжээнд болон ахуйн болон үйлдвэрлэлийн зорилтоор тарууга ахныхыг хоригдсны дагуу нийслэл тарууганы мах түүхийн эд дагалдах бүтээгдэхүүн оруулахыг хоригдсан юм а. Харин энэ жил тарууга агнаж хууль зөрчсөн иргэд нэлээд их бүртгэгдсэн ба хөдөө орон нутгийн товчоодуудад хяналт өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Таруугыг оруулж ирсэн тухай иргэнд нь мэдээж бол энэ тухай хуулах хэмжээг зөрчсөн буюу чи эрүүг хуулийн 203 дугаар зүйл анги дээр чинь хоригдсан үед хоригдсан дэвсэг техник хэрэгслэр бол амтныг агнсан байх юм бол түүнийг 3 жил хүртэл хугацаагаар харахаар шийдэх нэ гэсэн ийм зүйл анги байдаг. Мөн иргэд нэг удаагийн хүслээсээ болоод аюул төвчин нэрвдэгч болцшгүй юм а. Таргун тахал шууд тавьтал болон агаар туслын дам халдвар хоол хүнсний гэх мэт замаар дамждаг байна. Өвчний ерөнхий шинжит таргун тахлын голомтод нутагт амьдардаг болон тухайн газар нутаг руу амрах, зугаалах, ажиллаар очих үедээ вакцины хамрагдсан байх, нохоо барьсан таргуны болон таргуны зурагны үхсэн сэгзэмтэй шууд харьцахгүй байх хэрэгтэй юм а. За нийслэлийн хэмжээнд одоогор бол 7 товчоо. Баянзүрх 22 нисэх биокомбинатын маршрутын хүрээнд тэгээд имэйлт налах хэрлэнгийн гүрс энэ товчоон дээр 24 цагийн байнгын хөдөлгөөнд эргүүл хяналт шалгалтыг хийж байгаа. Таргун тахал нь хүнийг үхэл түргэх аюултай өндөр халдвар цувг цав хүзүүний булчирхай томордог уушгийг тавмгаалan гэмтээдэг хурц халдвар төвч юм а. Богино хугацаанд өндөр халдварч дагжин чичиртгэ толгой хүчтэй өвдөх дотор муухаарч ойгуулж бөөлжих нойргуудан нүүр нүдэн улаах зэрэг шинж тэмдэглэрдэг байна. Иймд таргун тахал өвчнөр өвчлөхгүй тулд тарууг зурам агнахыг хориглох, гэр орондоо тарууг өвчих, нойтон арс хадгалахыг цээрлэх, мах арсыг худалдан авахгүй байх мөн таргуны ичээ нүх уухгүй байх, дутуу боловсруулсан шүүрхийн мах хэрэглэхгүй байх, хэрэв өвчний шинж тэмдэглэрвэл яаралтай эмнэлэг тандахыг анхааруулж байна.